За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За улсын хурлын намрын чуулганаар энэ иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай тогтоолыг баталж Монгол банк санхүүгийн зохицуулахоор засгийн газарт бас тодорхой чиглэл өгөх талаар бас та бүхэнтэй өнөөдөр ярилцъя гэж бас урьсан. За ингээ их хурлын тогтоол бол 5 жилийн үйл ажиллагааны 5 жилийн үндсэн чиглэл. За хөрөнгө оруулалтын хөтөлбөр түшиглээд эдийн засгийн байнгын орооноос төсвийн байнгын орооноос засгийн газар бол Монгол банк санхүүгийн зохицуулах ороонд үүрэг чиглэл өгсөн ийм их хурлын тогтоолыг бас санаачлая гэж зорж байна. За өнөөгийн нөхцөл байдлыг бол мэдж байгаа. За статистикийн хороо хамгийн сүүлд мэдээлэл өгөхөд бол инфляц 11-р сарын байдлаар бол 8.2%-тай. Тэгэхээр Монгол банкны зорилтод төвшин буюу 4-8% интервалаас дээгүүр төвшөнд байна гэж ийм мэдээлэл ирсэн. Тэгээ инфляцийн 4.61%-ийг дотоодын барааны үнийн өсөлт бол бүрдүүлж байна. Тэр инфляцийн төвчл бол илүү өргөн хүрээг хамарч эхэлж байгаа. За 2024 онд бол 318 барааны үн өсөж исэн бол яг 2025 онд бол энэ барааны тав бол нэмэгдээд 406 барааны үн бол өсөлттэй болж нэмэгдсэн ийм үзүүлэлт бол гарсан. Тэгэхээр энэ хүрээнд бид нэр иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах нэг арга хэмжээний тухай их хурлын тогтоолыг батлаад энэ чуулганы завсарлагын хугацаа тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллавал зөв юм байна гэдэг байдлаар бол өнөөдрийн энэ тогтоолын төслийг бэлдсэн. Тэгэхээр энэ тогтоол бол засгийн газар Монгол банк санхүүгийн зохицуулах ороонд бол тодорхой үүрэг өгдөнө гэж ойлгож болно. Тэгэхээр эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж иргэдийн бодит орлогыг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх вэ гэдэг талаар бол энэ тогтоолуудад бол дурдсан. Тэгэхээр өрхийн бодит орлогын өсөлт бол улсын хэмжээнд 4%, Улаанбаатарт 2.9%, за хөдөө орон нутагт бол 6% болж удаашраад байгаа өнөөдрийн байдлаар. Тэгэхээр энэ их үнийн өсөлт өрх гэрт хэрхэн нөлөөлж байгааг бол бид нар өнөөдөр бодитоор үнэлмээр. За эдийн засгийн өсөлтийг яриад байдаг. Тэр макро өсөлт чи микро төвшөнд очиж ерөөсөж чаддгүй. За тэгээ үнийн өсөлтийг бол бид нар дунджаар нь гаргаж чаддаг мөртлөө яг сагсны эхний 10 бүтээгдэхүүнийг тухай бүр ярина. Одоо жишээ нь хүнсэн дээр ч гэдэг юм уу, эмэн дээр ч гэдэг юм аваад үзэх юм бол энэ ч мөр 2 оронтой тооноос илүү гарсан байгаа нь бол энэ өрхийн амжиргаатай бол шууд хамааралтай байдлаар бол илэрхий байгаа. Тэгэхээр уул уурхаагаас хэд хамааралтай зах зээл тэр чигээр энэ дөргиж байгаа нь бол өрх гэрт шууд мэдэгдэж байна. Шатхууны хомсдол үнийн өсөлтөнд бол иргэд бол дарлуулж байна. Тэрийг бол бүгдээрээ та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр хүнсний үнийн өсөлт хүүхдийн идэж байгаа хоол хүнсний чанар сонголтонд шууд мэдрэгдэж эхэлж байгаа нь бол энэ бодит орлого удаашрж байгаагаас шууд харагдана. Тэгээ энэ хүрээндээ бид нар Төв банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өргөн хэрэглээний барааны эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулах, иргэдийн бодит орлогыг хамгаалах чиглэлээр мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнд шуурхай авч хэрэгжүүлэх гэдэг энэ чиглэлийг бол Төв банкнд энэ тогтоолоор өгж байгаа. Тэгэхээр нарийн зөвхөн ерөнхийлөгч бас ирсэн байна. Тэгэхээр яг Төв банкнд бол эхний тогтоолын нэгээр бол энэ дараах чиглэлийг бол өгж байгаа. За хоёрт иргэний эдлэх ёстой олон эрх тэр дундаа эдийн засгийн эрхийг боомлж хязгаарлаж байгаа хүчин зүйлс чөлөөлөх санаачлагыг дэвшүүлээд ер нь их хурлын даргын захирамжаар бол чөлөөлийн санаачлагын хүрээнд 12 ажлын хэсэг байгуулсан. Тэр 12 ажлын хэсэг бол энэ төрийг бүх төвшөнд хүн сурталаас чөлөөлье гэдэг. Та бүхэн мэдж байгаа бид нар төсвийн өрөө боловсруулахдаа энэ цэнзуржүүлсэн орлого нэрлсэн дотоодын нэр бүтээгдэхүүний харьцааг бол 30% бууруулсан. Гэтэл яг тэр орон зайд ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ гэдэг нь бол цаг алдахгүйгээр шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ийний хүрээнд энэ ажлын эхлэл болго өнөөдөр их хурлын чуулганаар энэ зөвшөөрөл мэдээллийн хуулийг хилцэх хэсгийг дэмжиж байгаа. Тэгэхээр энэ бол хувийн хвшилтэх орон зайг тэлхэл гол бодлого гэж ойлгож болно. За энэ хүрээндээ бол гадаадын банкны салбарыг Монголд байгуулах ажлыг их хурл бол бүх талаар нь дэмжинэ. Банкны зах зээлийг өрсөлдөөнөөр оруулах хэрэгтэй байна
За бид бол өнгөрсөн хугацаанд олон жил бол ярьсан. Гэхдээ бодит ажил хэрэг бол болж чадаагүй. Тийм учраас энэ гадаадын банкны салбаруудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх замаар шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжүүдийг сайжруулах арга хэмжээ авъя гэдэг ийм хоёрдугаар заалтар бол Төв банкнд энэ чиглэлийн үүрэг өгч байгаа. Тэгэхээр завсарлагаанаар Монгол банктай тэр санхүүгийн зохицуулах оролт гэж тэр бид нар хэрхэн ажиллах вэ гэдэг бол энэ тогтоолын хүрээнд одоо яригдана гэж ойлгож байна. За мөн банкны салбарын реформыг эрчимжүүлж зээлийн хүүг үе шаттай одоо бууруулах одоо шаардлага байна. Энэ нь бол 2025 оны 11-р сарын байдлаар за мөнгөний нийлүүлэлтийн өсөлт бол 10.5%-тай, зээлийн өсөлт бол 21%-тай байна. Тэгэхээр бид нар одоо 1-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэж байгаа шинэ хууль эрх зурч. За тэгээд тэр нэг банкны хуулийн дээр заасан байгаа тэр 20% чинь цаашдаа яг бодиттой ажил хэрэг болж чадах юм уу? Чадахгүй бол энэ дээр тухайлан ажлын хэсэг байгуулаад хууль эрх зурчин дээр нь өөрчлөлт хийх арга хэмжээг авахгүй бол гадаадын банк оруулж ирэхэд ч тэр цаашдаа энэ амьдралгүй одоо ийм заалтууд чинь цаашаа аим орохгүй нь шүү дээ. Тэгэхээр одоо бид нар цаг алдахгүйгээр энэ дээр ажлын хэсэг байгуулад энэ эрх хаврын чуулганаар бол энэ банкны хууль дээр өөрчлөлт хийх, реформ хийх юм арга зам бодохгүй болохгүй нэ. Ерөөсөө бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй. Тэгэхээр энэ дээр бас тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр Төв банкнд дараах одоо чиглэлүүдийг өгж байгаа. Тэгээ их хурлын гишүүдийг урьдсан төсөв санхүү эдийн засгийн чиглэлийн одоо мэрэгжилтэй за энэ салбарт ажиллаж исэн одоо их хурлын гишүүд байгаа учраас цаашдаа бол бүгдээрээ одоо яг энэ банкныхаа хуулийн дээр та бүхнийг одоо оруулсан нэг юм ажлын хэсэг байгуулъя. Тэгээ Төв банктай хамтарч ажиллая гэж зорж байна. За дараагийн асуудал бол нөгөө ипотекийн асуудал. За 2025 оны 9-р сарын байдлаар бол ипотекийн зээл олголт одоо 10.1 их 80 төгрөгийн зээл болгосон. За энэ тоонуудыг хараад үзэхээр бол 139 мянган өрх 17.7 жил гэдэг юм дундаж хугацаа зээлийнхэн тий. Гэтэл хүсэлтүүд бол одоо маш их ирж штэ 4.9 их 80-ийн төгрөгийн ипотекийн зээл авах хүсэлт илгээж. Тэгээ яг яндангийн тоог бууруулахад зориулагдсан зорилтод бүлэгт хүрсэн ипотекийн зээл олголт хэрэгжиж гин үгүй юм байна. Тийм учраас ипотекийн зээлийн үр хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ипотекийнхаа зээлийн тогтолцоогоо сайжруулж хөнгөлөлтөө хүүтэй ипотекийн зээлийг агаар орчны бохирдол төвлөрлийг бууруулах зорилготой уялдуулж зорилт бүлэгт чиглүүлье. Тэгэхээр бол Төв банктай за энэ их хурлын гишүүдээс байгуулагдах энэ ажлын хэсэг бол ерөөсөө зорилтод бүлэгтэй яг яндангийн тоог бууруулахад чиглэсэн ипотекийн одоо хөтөлбөрөөр хэрэгжүүлж амжилуулж эхлэхгүй бол ипотекийн зээл олголт өгөөд байдаг. Тэг яг яндангийн тоог буурдгуу. Тэгэл ийм л нөхцөл байдалтай байгаа. Хүсэлт нэмэгдээл байдаг. Тэгэхээр яндангийн тоог бууруулъя гэвэл ипотек дээр бол бид нэр хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай. Тэгэхээр энэ дээр бол тухайлан за одоо их хурлын гишүүдээс бүрдсэн энэ ажлын хэсгийн хүрээнд бол хамтарч энэ чуулганы завсарлагаанаар ажиллая гэж зорж байна. За дараагийн арга хэмжээ бол гадаад валютын улсын нөөцийн нэмэгдүүлэх шаншийг тогтвортой болгох шаардлагатай. За 5.8 тэрбум доллар валютын одоо нөөц байна гэж одоо бол одоогийн байдлаар 2025 онд Монгол банкнаас ирүүлсэн их сурвалжаар бол тэгэхээр гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор энэ алтны худалдаа авалт хөрөнгө оруулах урсгалаа дэмжих шаардлагатай байна. Тухайн үед бол нөө засгийн газраас төсвийн үрийг боловсруулахад бол зис алтны агуулга нэмэгдэнэ гэж тооцоод өсөлтийг тооцсон шүү дээ бид нар бүр хэмжих нэгжтэй. Гэтэ одоо ингээд засгийн газарт одоо энэ яамдууд дээр байгаа энэ алтны худалдаа авалтыг нэмэгдүүлэх, орох урсгалаа дэмжих, за тэгээд зэсийн үн өсөж байгаа энэ цаг үеийг зөв ашиглах. За тэгээд одоо нөгөө хилцээрүүд байгаа нөгөө Петрочайнатай асуудал үргэлжилсээр л байна. За ингээ оюутлогоо бас одоо энэ зээлийн хөө бууруулах болоод одоо энэ их хурлаас гарч байгаа тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иж тэр эдийн засгийн өсөлт хангагдахаас болохоос биш одоо энэ ингээ зүгээр зохих арга хэмжээ авахгүй бол бид нэр дахиад өсөлт тодтох байдлаар бол одоо шилж байна. Тэгэхээр энэ дээр бол анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. За дараагийн дугаарт бол
бид нэр Монгол банкны алдагдал бол 6 жилийн өмнө 2.5 их найд байсан юм л. Гэтэл 2025 онд 7.5 их найд болсон. Тэгэхээр валютын зах зээлд интервенц идэвхтэй хийж ханшиг барих зорилгоор их хэмжээний нөөцийг бол бид нар ашиглаж ижээ. Тэгээ үүнээс болоод алдагдал чинь 7.5 их найд хүрчлээ. Тэгэхээр Төв банк бол Монгол банкны үржил хугацааны алдагдлыг нэмэгдүүлсэн суурь шалтгаанаа тодорхой болгоё. За тодорхойлт тэр бол тэгэл төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан. Цаашид энэ хуримтлагдсан алдагдлыг үе шаттай бууруулах цогц төлөвлөгөөг боловсруулад тэгээ энэ эдийн засгийн байнгын орон дээр нэг танилцуулаад макро эдийн засгийн болон санхүүгийн доктортой байдлыг хангах бодлого үйл ажиллагааг тоглохдохгүйгээр хэрэгжүүлэх ийм арга хэмжээ бол авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ер нь Монгол банк ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдэг нь их хурлын тогтоолоор л ингээд үүрэг өгч байна гэж ойлгож болно. За төгрөгийн ханшийн хэлбэлцэл бол их өндөр байна. Төгрөгийн ханшийн хэлбэлцэл. Тэгэхээр бид нэр гадаад валютын эрэлт нийлүүлсэн зөрүүнөөс үүдэлтэй ханшийн богино хугацааны энэ хэлбэлцлийг бууруулах зорилготой Монгол банкны захад оролцох дүрмийг ойлгомжтой тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ чиглэлээр бол бас хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. За дараагийн дугаарт бол Төв банк санхүүгийн зохицуулах орооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг бас тухайлан заасан. Өнөөдөр Монгол айл өрх болгон зээлийн үгийн дарамтанд байна. Та нар мэдж байгаа. Монгол банкнаас ч тэр банк ус санхүүгийн байгууллагаас ч тэр банк ус санхүүгийн байгууллагаас ч тэр аппликейшнээс ч тэр ер нь бүгдээрээ л зээлтэй. Сарын 4-5% хүүтэй аппликейшны зээлд бол иргэд автсан байна. Ер нь одоо аппликейшны зээлгүй хүн гэж бараг байхгүй. Тэгээ ер нь бол нагаа аппликейшны зээлээс зээлийн хооронд л сэлгэж амьдарч байгаа. Тэгэхээр эрүүл өрсөлдөөнтэй санхүү мөнгөний үйлчлэгээ үзүүлэгч банкуд бол байгаа хэдий ч зарим банкуд банкны одоо хүүгээс хэд өндөр хүүтэй энэ банк ус санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулсаар байна. Дээрээс нь одоо энэ эрх зүйн орчин тодорхойгүй. Одоо нөгөө лизинг үйлчлэг. Тэгээ бид нар өмнө нь эн чинь хамтарсан засгийн үед санхүүгийн зохицуулах орооноос тэр танилцуулж ирсэн шүү дээ. Одоо нөгөө лизингийн үйл ажиллагаа явуулдаг нэг юм. Одоо ингээ байгууллагууд чинь дэрэгдээ юм лизингийн үйлчлэгээтэй. Тэг эрх зүйн орчин тодорхойгүй. Тэгээ ингээд ерөөсөө нэг юм мөнгө хүлд. Тэгэхээр бид нар одоо цаашдаа энэ иргэдийг энэ мөнгө хүлдээс хэрхэн чөлөөлж хамгаалах вэ гэдгийг бодохгүй болвол энэ лизингийн үйл ажиллагаа компаниудны одоо үйл ажиллагааг компаниуд иргэдээ байгуулгаал тэр нэг юм мөнгө хүлэх хэмжээний үйлчлэг үзүүлж байгаа явдал бол газар авч байна. Тэгээ тэрийг бол жамбаа дарга сайн мэдж байгаа. Тийм учраас одоо энэ таа бүхнээс над ирүүлсэн тоогоор бол санхүүгийн зохицуулах орны зохицуулалтын этгээдийн тоо 5826 төгрөг. Ер нь эрүүл чөлөө төрөлтөө бий болоод бүтээгдэхүүнээр өрсөлдөө бид нар шаардлага тавиад явсан цагт бол энэ чинь ингэж инфляц өдөөхөөс илүүтэйгээр иргэдэд одоо бас тэр зээлчин гэсэн одоо нөгөө өөрсдийнх нь өссөн бүтээгдэхүүн болж очих ёстой шүү дээ. Тэгээ тэгж чадахгүй байна. Тийм учраас санхүүгийн зохицуулах орны зохицуулалтанд хамааралтай нэг талаасаа бол нөгөө үндсэн болон туслах үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлөлийн үйл ажиллагаагаа илүү хэлбэршүүлэх хэрэгтэй. Бүрэн захимжуулах хэрэгтэй. Хүний оролцооноос хамаарлыг бууруулах хэрэгтэй. Тэгээ өмнө нь засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ажиллаж явах зэрэг зөвшөөрлийн зөвлөлийг би ахалж байхад санхүүгийн зохицуулах ороодоо бас энэ асуудлаар уулзж ирсэн. Та нар одоо хууль давсан их журамтай. Тэгээ хуулиар зохицуулаагүй харилцааг ингэж журамлахаа одоо болоо гэд. Засгийн газрын бодлогоч тийм юм. Тэгэхээр үнэхээр одоо шаардлага тавих нь бол зөв хэрэг гэж иргэдээ нэгэнд хамгаалах гэж байгаа бол мөнгө хүлдээс хамгаалах гэж байгаа бол гэхдээ энэ чинь хуулийг нэг мөр хэрэглэх ёстой. Тэрээс хууль гарчаад байхад ингээд бүртгэн. Ер нь бол санхүүгийн зохицуулах орон маш их бүртгэл байгаа байхгүй. Бүртгэн ичдэг. Тэгээд бүртгэл гэдэг нь нөгөө зөвшөөрлийг өөрөөр нэрлэлсэн болохоос зөвшөөрлөөс илүү хүнд сурталтай. Нэг талаас нөгөө талаасаа энэ банк ус санхүүгийн байгууллагууд өөрсдийн харилцан хамаарал бүхий лизинг нөгөө мөнгөн зээлийн үйлчлэгээ гэдэг нь ломбардууд тэ аж ахуй нэгжүүл дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа зогсоох хэрэгтэй. Одоо энэ ч юм бол ингээд дэрэгдээ нэг лизинг байгуулждаг. Тэгээд нэг мөнгөн зээлийн үйлчлэгээ нэг ломбард байгуулждаг. Тэгэл ерөөсөө иргэд бол ерөөсөө ломбарданд очдог, аппликейшн хооронд явдаг. Тэгээд бүгдээрээ нэг лизингтэй. Тэгэл ийм л байдалтай байгаад шүү дээ. Тэгэхээр
энэ ажлаа нэг хуульчлаад зогсоогоод тэгээ нэг мөр хэрэглээд ингэж явах хэрэгтэй шаардлага. Тэгээ чи иргэн талдаа гарч иргэдээ энэ мөнгө хүлээлтээс хамгаалах талдаа бодохгүй бол энэ талдаа гараад одоо нөгөө санхүүгийн байгууллагуудтайгаа нийлээд ингээд нэг иргэдийг одоо нэг юм эргэцүү орчин байхгүйгээр хуулийнх нь дээр гаргасан журмаар зохицуулаад авах нь зохимжгүй. Зүгээр нөгөө талаас нь бол мэдээж над зөвшөөрлийн үйл ажиллагаа хэлбэршүүлээд бүрэн захимжуулаад энэ олон одоо энэ хөрөнгийн зах зээл 630 даатгал 355 одоо мөнгөн зээлийн үйл ажиллагаа 558 хадгалан зээлийн оршоо 176 үйл хөдлөх хөрөнгийн 100 281 тэгээд санхүүгийн зах зээл зохицуулдгүй үйл ажиллагаа явуулж байгаа энэ одоо үйл ажиллагаанууд дээр хяналт шалгалт хий. Зээлийн үйл ажиллагааны шинжтэй санхүүгийн энэ механизмуудыг зохицуулалтанд оруул. Иргэд аж ахуйн нэгжийн эрх ашиг хамгаалах механизмыг одоо бий болгох хэрэгтэй. Энэ ч хүрээндээ ер нь бол энэ чуулганы завсарлагаанаар бүгдээрээ бол санхүүгийн салбарыг дэмжих бодлого явуулах хэрэгтэй. Боддоор бид нар дэмжих хэрэгтэй. Тэр хүрээндээ бол 2021 онд гэсэн их хурлын гишүүний хувьар хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг барьж ирсэн те. Тэр хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг явуулаа энэ олон тулгууртаа болгох одоо чиглэл рүү яваад тэгээ энэ тэтгэврийн сангуудыг боддоор нь одоо дэмждэг. Тэгээ санхүүгийн салбарт одоо мөнгө урсгал, хөрөнгө оруулалт нэмэгдэх ийм одоо бас бодлогын хөшүүрийг хэрэгжилж өсөлтөөн рүү шилжүүлэхгүй бол тэр ламбардикч байна уу хадгалан зээлийн оршиг тоогийн нэмлээ гэж юу өөрчлөгдөх юм бэ? Өөрчлөлт байхгүй шүү дээ. Энэ салбар чинь мөнгө орохгүй, энэ салбар чинь босч ирж чадахгүй. Тэгээд ингээд нэг юм банкны ганц тулгууртай юм эдийн засагтаа болчихор чинь банк чинь өөрөө одоо үйл ажиллагаа хүний мөнгийг одоо хадгаламж гэж авчаад түүгээрээ өөр төрлийн бизнес эрхлээд байгаа дээр чинь иргэд бухимдалтай байх нь дамжиггүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө санхүүгийн салбар. Одоо санхүүгийн салбарыг л одоо босгож ирэх арга хэмжээ авч хэрэгжүүлээ. Тийм учраас энэ чуулганаар ч гэсэн хувийн эрх зүйн шинжилгүүд бас эхэлж шүү дээ. Одоо дампуурлын хуулийн хэлцэсгийг шийдэж байна. Тэгээ одоо эрх чуулган бол тэр чигээрээ энэ иргэний хууль, иргэний процесс тийм хуулиуд орох хэрэгтэй байна. Тэгээ наад эдийн засгийн эрхчлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрөл, гэр бүлийн энэ процессын хууль. За тэгээ бид нар одоо компани хуулиа батлах хэрэгтэй байна. Энэ төрийн өмчт компани хууль, энэ өмчийн хууль гэдэг. Энэ ч юм бол дандаа хувийн эрх зүйн шинжил. Бид нар айгүй олон жил ингээд хувийн эрх зүйн шинжил хийж чадахгүй өдий хүрсэн. Тийм учраас энэ тал руу анхаарай гэж зорж байна. За ингээд наран зохицол ерөнхийлөгчийг би бас томилогдоход хэлж ирсэн. Тэтгэвэр тэтгэмж бодит дүнгээр 3.4%-аар буурч цалингийн орлогын өсөлт саарж байна. Тийм учраас төсөв мөнгөний бодлогын уялдааг хангаа. Тэгэхээр засгийн газар ч гэсэн ийм шаардлага байна. Ер нь одоо төсвийн бодлого мөнгөний бодлогын одоо уялдааг халахгүй болвол одоо цаашдаа бол бид нар ингэж орондоо уялдаагүй байж болохгүй. Тэгэхээр төсвийг хэдтэлэх, эрэлтийн гаралтай инфляц үүсгэхээс сэргийлэх, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцоо нэмэгдүүлэх, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх чиглэлийг бол одоо өхөн зөвөө гэж бол бас бодож байгаа. Тийм учраас энэ тогтоол дээр бол оруулсан. За мөн хоёрт бол нүүрсний арилжаа бол сүүлийн саруудад бол түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Одоо экспорт тэр ер нь одоо нүүрсний арилжаа бол сайжирч байна. Тэгээ энэ бол мэдээж нөгөө биржийн арилжааны идэх нүүрсний эрэлт сайн байгааг бол харуулж байгаа. Тэр миний хувьд ч гэсэн эдийн засгийн саад багтаж гэсэн ер нь биржийн арилжааг л дэмжиж ирсэн. Харин тэнд саад болоод байгаа тэр нэг гайл хил бомб төр үсэт байгаа хүн зуртлуудыг буулгах харал бол хичээж ирсэн, ажиллаж ирсэн. Энэ хүрээндээ уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтэнд сөрөг нөлөө үзүүлэхүүц тээвэр холболт борлуулалтын нэмэлт зохицуулалт шийдвэр гаргахгүй байхыг засгийн газартууд өөрөө даалгавар өгсөн. Ер нь биржийн хуулиас буцнаа гэж бол байхгүй. Тийм учраас биржээ дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ. За энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд энэ нөгөө хил бонд гайлын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг хийсэн. Одоо бол гашуун сухад ганц мод төр сүүлд очиход бол нөгөө нэг 10 хэд бууд суугаад бичиг баримтаа бүрдүүлдэг нэг хэдэн метр яваад цохолт хийлгээд нөгөө гарын үсгээ зуруулаад аваад өгөөд явдаг тийм байдал бол байхгүй шүү дээ. Одоо бол энэ ажил бол зогссон. Дээрээс нь нэвтрэх хугацаа бол богино. Тэ тээврийн зардлыг цаашдаа бууруулах, тээвэр логистикийн шалтгаалаад импортын барааны үн өсөхөөс бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг ингээд цаг тухайд явуулаад ажиллах хэрэгтэй. Үүнийг бол засгийн газар чиглэл өгөөд засгийн газарт энэ үйл ажиллагаанд нь одоо бид нар хяналт тавиад явна.
За мөн уул уурхай салбарын өсөлтөөс үүдсэн төсвийн хэд хэлтээс хамгаалах механизм эдийн засгт уул уурхай бүтээгдэхүүний зах зээлийн үнийн хамаарлыг бууруулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо өнгөрсөн хугацаанд алдагдaltaгүй төсөв батлая гэдэг нэг юм уриал ооцон дотор хиймэл орлого төлөвлөөд түүндээ тохирсон зарлагддаг. Чи баг 33.5 их нийтийн орлого олно 33.5-аар зарна гэд ийм орлого зарлага алдагдaltaгүй гэдэг нэрийн дор юм хиймэл орлого төсөөлдөг. Тэгээ бүр нэрсэн энэ GDP-гээ ингэж нэмж өгдөг. Тэгээд тэндээ хүрч чаддгүй тэгээд олон тодтогддог л байсан шүү дээ. Тэгэхээр одоо бол энэ удаагийн төсөв бол алдагдaltaй төсөв хэдий ч энэ тэр нийт нэрлсэн дотоодын нэмэгдэх орлого хоёрын харьцаа багассан. Энэ орон зайд бид нар татврын шинжил хийнэ гэж. Энэ орон зайд бид нар тэр зөвшөөрөл хүнд сурталуудыг бууруулж хувийн хвшилт орон зайг олгоё гэсэн шүү дээ. Энэ хүрээнд энэ эдийн засгийн хэрэгжүүлэлт хөрөнгө оруулалтын хуулиуд батлагдах ёстой л гэдэг ийм бодолтой байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө уул уурхайн бүтээгдэхүүний өсөлтөөс болоод эдийн засгийг тэлж явах үед бид нөгөө мөчлөг сөрсөн бодлого гэдэг зүйл хэрэгжүүлж чадаагүй. Хоримтлал хийж чадаагүй. Нөгөө олсныхоо хоёроор зарсан. Тэгээд эдийн засаг агшаад эхлэхээр мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлнэ гэдэг улам хумайд байх биш. Уг нь энэ үедээ бол харин ч алдагдлаа нэмээд тендер худалдаа авалтаар хувийн хвшлийг дэмжиж тэгээд ажиллах юм бол энэ чинь эдийн засаг чинь цаашаа эрүүлжнэ гэхээс биш. Ингээд агшигын хэрээр буцаагаал ингээд улам агшаагаад байх юм бол цаашдаа эдийн засагт бол гэрэл асна гэж бол огт байхгүй. Тийм учраас энэ уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн хамаарлыг бууруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг утгаараа сая чөлөөт худалдааны хэлэлцээрүүд гэж байгуулсан. Тэр хөдөө аж ахуйн салбар бол энэ уул уурхай салбарын өсөлтөдөө адилхан манай одоо эдийн засгийн өсөлт хувь нэмрээ оруулна гэж бид нар сая эдийн засгийн өсөлтийг тооцохдоо оруулж өгсөн. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар дээр сая Евразийн хэлэлцээр батлагдсан бэлтгэл ажлыг хангаад экспортод энэ уул уурхай бүс бүтээгдэхүүнийг гаргаж иж бид нар эдийн засгийн тэр өсөлтийнхөө тоонд хүрнэ гэхээс биш өөрөөр бол одоо хүрнэ гэж бол байхгүй. За тэгээ энэ хүрээндээ барилгын материалын үйлдвэрийг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийн худалдаа авалт, барилга угсрал, бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгжүүдийг даваа эрхтэйгээр оролцдог байх нөхцөлийг бүрдүүлэхгүй бол цаашаа нөгөө нэг импорт чинь бараг 66% байна гэж шүү дээ барилгын. Тэгэхээр энэ тоонуудаа буулгаж дотоодын аж ахуйн нэгжүүдийг даваа эрхтэй байх нөхцөлийг бүрдүүлэхгүй болохгүй. Тэгээ энэ хүрээнд энэ чөлөөлөе гэдэг санаачлагч 12 ажлын хэсэг байгуулсан гол зорилго бол энэ тулгараад байгаа асуудлыг энэ тогтоолын хүрээнд шийдье гэж. За дараагийн дугаарт бол нөгөө эмийн үнийн өсөлт байна. Энэ эхний 10 бүтээгдэхүүн чинь эм орж байна. За 2020 онтой харьцуулахад 243.3 тэрбум төгрөг буюу бас мөн 66% өссөн. Эмийн импорт шүү дээ. Тэгээ эмийн импорт өсөд эхлэхээр яг энэ инфляцийг өдөөгöd байгаа, яг энэ өрх болгонд нэг үнийн өсөлтөнд хамгийн одоо өндөр үзүүлэлт өгöd байгаа чинь бол энэ эм болчиход байгаа. Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар стандартын шаардлага хангахгүй бүртгэлгүй эсвэл хуурамч эмийн эзлэх хөө буурж байгаа боловч нөгөө өндөр тооцогдох цэвэр байгаа. Тэгэхээр энэ эмийн монопол, эмний үнийн дур зоргоор өсөлтөөр бол бид нар одоо ажиллахгүй болохгүй. Ковидын үед зүгээр л нэг Диклодинг гэдэг нэг лаа одоо барыг 4-5 дахин өссөн юм билээ шүү дээ. Өвчин намдаа. Тэр лааны үн чи одоо хүртэл буурахгүй. Хэвээр байгаад байгаа юм. Тэгээ яагаад ковидын үед өссөн ингээд үнүүд нь ингээд буудгүй. Тэгээ энэ чиглэлээр бол би өмнө эрүүл мэндийн салбарынхантаа жуулж ирсэн нөө эмийн чанарын төр ороож байгуулж байхад ихний хурал зөвлөгөөн дээр ч ярьж ирсэн. Тэрнээс хэдэн жил болчихж байгаа. Эмийн зохицуултын төлөвшлийн түвшин өндөртэй улс орнуудаас нөө чанартай эмийг бөөнөр шууд худалдаа авах ханган нийлүүлэх замаар эмийн үнийг бууруулах бололцоо байдаг. Тэгээд зах зээлийн өрсөлдөөний хязгаарсан зохицуултыг хэлбэршүүлье. Энэ ажлыг хийхээр эрүүл мэндийн салбарынхан бол юу ярьж байгаа нөхөр нөө тендерийн хуулиар ярьдаг. Тэгээ одоо энэ хэрэгцээ орчин. Үнэхээр энэ бодлого зөв гэж үзэж ивэл бидний тогтоол хэрэгжүүлэх хүрээнд хэрэгцээ орчныг сайжруулахад манай одоо их хурлын гишүүд хамтраад ажиллая. Энэ гацаанаас засгийн газартайгаа хамтраад гарах арга хэмжээнүүдийг авъя гэдэг ийм одоо зорилго бол байгаа. За энэ хүрээндээ бид нэр төсвийн сахилга батын талаар зайлшгүй ярих хэрэгтэй. Тэ уул уурхай хит халтыг дагаад манай төсөв сүүлийн 5 жилд баг 3 дахин томорцсон. Ийм одоо томорсон.
Тэгээд тэр орлого өндөр байх үедээ бол түүний хүний хөгжил ч юм уу эсвэл нөгөө ирээдүйдээ баялагын сангаа хадгалж чадсангүй. Тэгэл нэг сандал ширээ бичих хэргийн зардал, тэгэл нэг урсгалаа нэмдэг. Дээрээс нь нэг юм зориггүй татаасан зориулсан. Одоо энэ татаас бол утга учир алдлаа. Хөдөө аж ахуйн салбарын татаасууд байна. Эрчим хүчний салбар байна. Одоо сүүлдээ нэг газрын тус баргийн бензин шатхуун дээр хүртэл татаас ярьж эхэлж байна. Ерөөсөө зах зээлийг одоо нэг зах зээлийн зарчмаар явуулъя гэхгүй татаас өгдөг. Татаас өгж болно. Ковидын үед ч юм уу одоо геополитикийн нөхцөл байдал тулгарсан ийм нөхцөл байдалд өгж болно. Гэхдээ татаас чинь дандаа нөгөө гарах exit стратеги нь байх ёстой шүү дээ. Энэ татаас өгөөд хизээ дуусгах юм. Тэгэхгүй хизээ дуусгах нь тодорхойгүй татаас өгөөд хизээ дуусгахаж мэддэггүй. Тэгээ энийг ч олон жил ярьж байгаа шүү дээ. Одоо Тэмүүлэн гишүүн бол их олон жил одоо энийг ярьж байгаа шүү дээ. Татаасуудаа хаах хэрэгтэй байна. Тэгээ одоо нэг баахан хуулиар халамж өгцөө. Хизээ дуусгах нь мэддэггүй баахан халамжтай. Тэгээ тэрийг дийлж чаддаггүй. Тэгэхээр манай одоо их хурлын гишүүд, их хурлын зүгээс бол бид нар энэ засгийн газарт хийх хэрэгжүүлэх гэхээр бодлогын нийцж байгаа мөртөө хэрэгжүүлэх гэхээр эрх зүйн орчин дээр нь САТ-ыг болоод байгаа эрх зүйн орчин дээр нь өөрчлөлт хийх дээр бүгдээрээ бол одоо илүү анхаарч өгөх ёстой. Тэгэхээр бид нар энэ хүрээндээ төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэе гэдэг энд одоо тодорхой үүргүүдийг өгж байгаа. Төсвийн байгууллагын бүтцийг үүрэг дээр дахин инженерчлэлээ хийх хэрэгтэй байна. Цэвэрлэгээ, инженерийн засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, мэдээллийн технологи, судалгаа энэ төр гээд энэ ажлуудыг бол орон тоонд нь бус хувийн хвшлийн байгууллагаар шууд ажил гүйцэтгэхээр аутсорсинг хэлбэрээр хийлгэж хэвшихийн чиглэлийг энд өгж байгаа. Дээрээс нь төрийн албаагчийн цалин тэтгэмжийн өнөөгийн бүтцийн давхурдал, салбарын хоорондын хэд зөрүүтэй байдал, урамшууллын тогтолцоогоо нэг мөр шийдэж авахгүй болвол цалин хөлсийг цааш инфляцийн түвшинтэй уялдуул индексжүүлэн тооцдог байх. Загварыг нь одоо боловсруулж өгөх төр их хурл өөр анхаарч ажиллая. Тэгэхгүй бол одоо бол энэ чинь цалин хөлсний тогтолцоо бол одоо маш ойлгомжгүй байдалтай байна шүү дээ. Яг олон жил одоо засаг дээр энэ хөдөлмөрийн нийгэм хамгааллын салбар цалингийнхаа тогтолцоог барья гэдэг. Гэхдээ нөгөө тусын хуулиар зохицуулждаг урамшууллуудыг. Тэгэхээр энэ олон хуулиуд дээр энэ давхардал хийдлийг арилгая гэж. Хууль тогтоомжийн хуулийн дээр бол хуулийн давхардал хийдэл зөрчлийг арилгах боломж байдаг. Одоо энэ зөвшөөрлийн хууль чинь хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчлийг арилгаж байна шүү дээ. Тэрэн шиг хаврын чуулган бол хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчлийг арилгах. Түүнтэй адилхан энэ халамжуудыг дээрэс нь энэ цалин хөлсийг ингээд янз бүр болгоцсон байгаануудыг хууль тогтоомжийн давхардал хийдэл зөрчлийг арилгах чиглэлээр хуулийн боловсруулад нэг мөр шийдэж авахгүй цаашаа энд ер нь бол ажил явахад бол маш хүндрэлтэй болсон гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш мэдээ засгийн газар болгоно л энэ асуудлыг шийдэл гэж бодоод байгаа хгүй. Гэтэл яг нөгөө их хурл дээр ирэхээр энэ ч нөгөө эрх зүйн орчин хэрэгжээд явж байгаа учраас тэгэхээр бүгдээрээ эндээс их хурл өөрөө энэ хуулийн гацаануудыг арилгаж өгвөл засгийн газар ч гэсэн ажил хийхэд бол илүү хөнгөлөлтөө болно. Мөн тэр засгийн газрын олон тусгай сангууд тэр давхардлыг арилгах хэрэгтэй байна. Ил тод хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Эргэлтийн зээлийн шинжтэйгээс бусад тусгай сангуудыг татан буулгая гэж ярьсан. Одоо тэгээ татан буулгах арга хэмжээг хурдан ингээд авмаар байна гэж та бүхэндээс хэлэх гээд байна. Тэгээ ийм чиглэлийн үүрэг даалгавруудыг өгсөн. Одооний байгаа та бидний баталсан энэ төсвийн хүрээ 5 жилийн үндсэн чиглэлээр энэ жил бол нөгөө яг индикаторуудыг тавиад хэмжсэн. Одоо нөгөө 5 жилийн үндсэн чиглэл чинь бол салбарын үзүүлэлт, за үндэсний үзүүлэлттэй олон улсын индексүүдтэй ингээ хэмжсэн баггүй. Тэгээ бидний ажлыг нэг л зүйлээр хэмжинэ. Жишээ нь бизнесийн эрх чөлөөний индекс 184 улсаас 85 орох ёстой байхгүй. 5 жил дотор. Гэхдээ жилээр нэг хувиар нэмээ явцсан. Тэд байсан бол хэд дэвшлэхгүй гэдэг. Үүнд Монгол банк санхүүгийн зохицуулгаараа засгийн газар ямар хөв нэмэр оруулах. За хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал 184 улсаас 109-д орох ёстой 5 жилийн дараа. За төрийн зарчимт байдал гэж үргэлжлэх индекс байд юм бэл. 184-115-д орох ёстой. За авилгын төсөөлийн индекс чинь 180-аас 114-д орох ёстой баггүй 5 жилийн дараа. Тэгээ жилээр нь ингээд тавьчихсан байна. Тэгэхээр энэ одоо тодорхой болох ёстой.
Дээрээс нь энэ чинь нөгөө нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэд хүрэх үү, ажиллах хүчний оролцооны түвшин хэдэд хүрэх үү, гадаад худалдааны эргэлт хэд хүрэх үү, инфляцийн түвшин хэд хүрэх үү гэд бидний баталсан 5 жилийн чиглэлээр жил жилээр нь хэмжээд 5 жилийн дараа хэдэд хүрэх вэ гэдгийг нь бас тодорхой тавьсан байна. Тэгэхээр энэ ажлыг бид нэр одоо үр дүнд хүрэх ёстой тул үүнд байгууллага болгон одоо хэрхэн одоо ямар одоо хувь нэмрээ оруулах вэ гэдэг дээр одоо та бүхэн анхаарч ажиллах ёстой. Тэгээ ер нь бол энэ үнийн өсөлтөөс иргэдэд хамгаалах чиглэлээр нэг юм их хурлын тогтоолыг эдийн засгийн байнгын ороо, төсвийн байнгын орооноос санаачилж энэ чуулганаар батлаад тэгээ тогтоолынхоо хэрэгжилтийн хүрээнд заалт болгоноор нь өнөөдөр одоо манай төсвийн байнгын орон дарга Наранбаатар, эдийн засгийн байнгын орон дарга Сэдэ дарга байна. Тэгээ за аюулгүй байдлын байнгын орон дарга Тэмүүлэн гишүүн, за өөрийн туяа гишүүн, за Заяавал гишүүн, Уян гишиг гишүүн гэдэг манай гишүүдээр энэ тогтоол болгоноор нь бид нар хэрэгжүүлэх хүрээнд нь ийм ажлын хэсгээ байгуулад Монгол банк санхүүгийн зохицуулгаараа засгийн газрын холбогдох албан тушаалтнуудыг оруулад энэ завсарлагын хугацаанд ер нь бэлтгэл ажлыг хангая. Та хаврын чуулганаар ер нь хаана гацаас саад дотор учруулад байгаа асуудлыг шийдэе. Тэрнээс биш санхүүгийн зохицуулах орон дээр ч гэсэн нөгөө өөрсдийнх нь эрх зүйн орчин одоогийн нөхцөл юм байгаа юм чинь тэрийг хориглох ямарч болцоо байхгүй, тэрийг чөлөөлөх ямарч болцоо байхгүй шүү дээ. Тэгэхээр та бүхэн бол зөндөө одоо санхүүгийн орон дээр ч гэсэн хувийн нэмэлт төрийн хуулийг боловсруулсан л байт юм билээ, тэ? Ингээд бэлэн ингээд олон эрх зүйн орчин байгаа байхгүй. Тийм ээ, бүрдүүлсэн. Тэрийг ингээд явуулах хэрэгтэй байна. Монгол банкн дээр ч гэсэн гадаадын банк оруулж ирэхэд ч гэдэг юм уу, ипотекийг шийдэж гэдэг юм уу, юм арга хэмжээг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр нөгөө хууль эрх зүйн төвжээ саадуудыг нь бид нар арилгаад ингээд хавар нэг бүтээлч чуулган хийх хэрэгтэй. Тэгээ түүнээс өмнө бол энэ манай одоо энэ гишүүд бол бүгдээ эдийн засаг төсөв санхүүгийн салбарт ажиллаж исэн юм одоо туршлагатай гишүүд учраас анхаарал ажиллана. Би өөрийнхөө зөвлөхүүдийг бол яг ингээд тухайн ажил болгон дээр нь томилоод ингээд бүгдээрээ энэ чуулганы завсарлагын хугацаанд энэ их хурлын тогтоолыг тойроод ажиллая л гэсэн ийм одоо бас саналыг дэвшүүлж байгаа. Тэгээ хоёр байнгын орооны дарга нар энэ засгийн газар төгс чиглэлийг тэ нэг тав хүн ажиллаад та хамт л ажилласан л та Наранбаатар дарга Сэдэ дарга дээрээс нь Заяавал гишүүн энэ одоо тогтоолын төсөл төр Заяавал гишүүн ажилласан. Тэгэхээр та бүхэн саналаа нэгтгээд тэгээ нэг юм тогтоол гаргахгүй л төрийн их барьж байгаа дээд байгууллага төсөв эдийн засаг төсөв орлого тасарч байгаа энэ үед бас цаашдаа яах вэ гэдэг арга хэмжээгээ нэг төлөвлөөд ажиллах нь бол их зохимжтой гэж бас үзэж байгаа. Тэгэхээр ийм тогтоолын төслийг та бүхэнд бас танилцуулж байна. Тэгээд та бүхний одоо бас саналыг сонсоод бүгдээрээ чуулган завсарлагаас өмнө тогтоолыг батлая гэсэн ийм саналтай байна. Бирж бол үнэхээр сайн байна. Борлуулалт нь бол сайн байна. Ганцхан тэр тээврийг төрийн худалдаа авахаар олж өгж байгаа нь л одоо Монгол бүх тээврчдийг сөхрүүлж тэрийг л одоо зах зээлд нь салгаад орхичооч гэж тээврчд хүсэж байгаа юм байна. Одоо бол хамгийн бага үнэ өгсөн тээврийн хэрэгсэл явах учраас хуулиараа тэрийг хийх үү? Ерөөсөө л хэдтэй машины эзэн л гэдэг. Тэгэл тээврийн ханшиг зүйл ерөөс монголчууд тэнд ямар ч оролцоо байхгүй. Нэг хоёр машинтай хүмүүс бол тэгээ бүгд дампуурсан ийм байдалтай л байна. За хоёрдугаарт нь нэг санал бол лизингийн хууль бас сангийн ам дээр юм уу хаана гацчаад байгаа юм л. Тэгээ энэ бол одоо монголчуудын нөгөө хит одоо санамсрыг болгоомжгүйгээр одоо хит өндөрөнтэй юм аах те. Юмны үнийг өсгөхөд энэ хууль яралтай болж ирж санхүүгийн зохицуулах хороо мэдж байгаа. Тэгээ энэ хуулийг нэг яагаад ч гэсэн ийм хоёр саналтай л. Эдийн засгийн эрх чөлөөг илүү одоо аж ахуйн нэгжүүдтэй боломжтой олгох, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж импортыг бууруулъя гэдэг энэ хэрэгжүүлж байгаа бодлогын өрөөнд бол хамгийн түрүүнд төрийн худалдаа хоршлогын хуулийг төрийн болон орон нутгийн өмчийн өрөнгөөр баруун ажил үйлчлэлийн худалдаа авах тухай хууль, бидний элдвэр тендерийн хууль. Энэ хуулийн үзэл баримтлалыг яаралтай үзэл баримтлалын бүрэн өөрчилж шинжилж энэ хууль нь өөрөө дотоодын үйлдвэрлэгчдийг дэмждэг,
дотоодын зах зээлийг хамгаалдаг, импортыг бууруулах энэ бодлороо чиглэхгүй бол бид өөрөө төр өнөөдөр хамгийн том худалдаа авч болцсон. Бүх үйл ажиллагаа худалдаа авалт нь дандаа импортыг дэмжсэн худалдаа авалт болцсон. Жижиг дунд үйлдвэрүүдээ ерөөсөө дэмждэг, дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг. Ийм нөхцөл байдалтай байгаад байгаа хууль юм аа. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийг яаралд оруулах дээр ажил хэсэг байгуулсан. Өмнө нь бол байгуулсан, гэхдээ бас эрчимтэй ажиллаагүй. Энэ ажил хэсгийг бас шинжилж байгуулад ажиллах нь зүйтэй хаа гэсэн эхний санал байна. Мөн энэ өнөөдрийн байгаа нөхцөл байдал дээр бол томоохон компаниудын дэргэд хадгалам зээл оршоо багт. Өөрөөр хэлбэл хүүлэх зорилготой. Яг одоо хадгалам зээлийн хоршооны одоо гишүүдийнхаа төлөө ажилтдаг. Зээл авсан үнийг гишүүн болгочдөг. Тэр бодлогын ерөөсөө эдгээр хүн өдөрддөг. Яг энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бас санхүүгийн зохицуулах хорон дээр бэлтгэгдсэн байсан энэ санхүүгийн хоршооны тухай хууль гэж хадгалам зээлийн хоршооны хуулийг шинжилсэн найруулгын хүрээнд бэлтгэсэн байгаа энэ хуулийн төсөл дээр бас одоо улсын хурлын гишүүн Заяавал гишүүн битээр өргөн барихаар тав тогтоолохоор хурлын танд бас өгсөн байгаа. Тэгээ энэ дээр чуулганы өмнө одоо энэ намрын чуулганд багтаад бид өргөн бариад хаврын чуулган дээр бэлтсээд энэ асуудлаа шийдэж явбал бас энэ санхүүгийн зах зээл дээр дотоод эрх зүйн орчныг шийдвэрлэх бас том болох баха гэж ингэж бодож байна. За тогтоолын төслийг бол ойлгож хүлээж авч байна. Тэгээ энэ дээр нөгөө ер нь бол бид нар ингээд төсөвт мөнгө дутуу байна. Ер нь бол мөнгө багасаад байна. Тэгээ энүүгээрээ үүдээд угаасаа гадагшаага урсгал нь ихсчээд байдаг. Гэтэл гаднаас дотгошоо урсгал байдаггүй. Тэгэхээр гол ойлгож байгаа зүйл бол ерөөсөө мөнгөний урсгалыг зөв чиглүүлэх ёстой. Буюу гадны хөрөнгө оруулалтын гадны санхүүжилт болон санхүүжилт дотроо хөрөнгө оруулах мөнгө зээл үрийн хэрэгсэл гэдэг утгаар байгаа. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт зээл одоо санхүүжилтийг оруулж ирэхийн тулд дотоодын зах зээл чинь өөрөө ашигтай өгөөжтэй буюу буцаад эксид хийх нь тодорхой байх ёстой. Энэ утгаараа бол нэгдүгээр хөрөнгөний зах зээлийг бол нэлээд сайн дэмжих хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалтын сангуудаа дэмжих хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалтын энэ дээр бол бас нэгдүгээр одоо санхүүгийн их усурийн зардлыг буюу татвараар дэмжих бодлого маш чухал байгаа. Өөрөөр хэлэх юм бол оруулаад ирж байгаа мөнгөн дээрээ буцаага зээлийн хүн дээрээ 20% төлж байгаа гэдэг бол энэ өөрөө маш өндөр зардал болоод ороод ирж байгаа. Энэ нь өөрөө цаашаага яг энэ тогтоолтойгоо уялдаад яаж явах вэ гэхээр жишээлбэл бид нар төсөвдөр байгаа үйл хөдлөх хөрөнгүүдээ аягүй сайн чагсаалтын гаргаж үзмээр байна. Энэ үйл хөдлөх хөрөнгүүдээс буцаагаад дуудлага худалдаагаар ч гэдэг юм уу тийм ээ тодорхой нөхцөлтөөр хувийн хвшил рүү менежментийн өгөх буюу хувийн хвшил рүү гаргаад энэ нь илүү сангийн хэлбэртэй явах боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл хувь компаниуд хувь хүмүүс рүү шилжүүлэхтэй биш. Энэ рейт буюу одоо яг энэ түрээсийн үйлчилгээ, энэ ашиглалт хамгаалтыг явуулдаг хөрөнгө оруулалтын сан дээр мөнгө босгоод энэ нь төрийн төрийн үйлчилгээг явуулах ёстой. Тэр үйл хөдлөх хөрөнгүүдийг багцладаг болж орж ирэх юм бол энэний хөрөнгө оруулалт энэ дээрээ бид нар одоо санхүүгийн зохицуулах хараан дээр бас яригдчих ёстой. Нэг зохицуулт бол property management буюу энэ тусгай зөвшөөрөлтөй энэ үйл хөдлөх хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, түрээс бүх юмыг зохицуулдаг ийм төрлийн компани үйл ажиллагааг эрх зүйн орчныг бий болох хэрэгтэй. Ингэх юм бол төсөвдөр байгаа тэр урсгал зардлыг нэмэгдүүлээд байдаг үйл хөдлөх хөрөнгүүдийн засвар үйлчилгээ, арчлалт хамгаалалт, өмчлөлттэй холбоотой энэ асуудлуудыг бол бид нар бас нэг зэгцэлж чадах ийм тусгай нэг зохицуултуудын үед нь бол харж оруулж ирэх ёстой болов. Тэгэхээр энэ үйл хөдлөх хөрөнгийг бид нар хөдөлгөөнд оруулж ээж энийг өөрөө нөгөө нэг түгжигддэг биш урсдаг мөнгө урсгал болгож ээж энэчнээс гадны мөнгүүдийг оруулж ирэх боломж бас нэлээд сайн нэмэгдэх ёстой байна. Тэгэхээр энэ тал дээр бас нэлээд олон ажлууд хийгдэх ёстой юм болов гэж харж байна. Монгол Улсын хурлын зүгээс бас ийм арай санхүүгийн одоо байгууллагууд болон одоо засгийн газар руу бас чиглэл өгөх ийм тогтоол гаргах зайлшгүй бас ийм шаардлага бол үүсэж байгаа. Өнөөдрийн яг бодит эзэн засгийнхаа нөхцөл байдал дээр бид нэр бас үнэлт дүгнэлт хийж бас энэ тогтоол дээр бас илүү ач холбогдол өгч гаргах ийм зайлшгүй шаардлага байна гэж ингэж үзэж байгаа. Өнөөдрийн эзэн засгийг аваад үзэх юм бол хамгийн их хүндрэлтэй асуудлууд одоо юу тохиолдож байна, 2026 онд ямар хөө болох вэ гэдгийг ингээд тооцоод үзэх юм бол инфляцийн түвшин өндөр хэвээрээ хадгалагдахаар байна. Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах гэдэгтэй холбоотой ойрын богино хугацаанд авах нэг арга хэмжээний шийдлийг нэг тусад гаргаж өгөөд за тэгэл дунд хугацаанд буюу одоо юу гэдгийг
яг бодлогын асуудлууд бол дахиад нэг төсөв санхүү болоод мөнгөний бодлого талаас анхаарах асуудал тусдаг гаргаад нэг хийх хэрэгтэй шиг байна. За энэ дээр би зүгээр одоо зүгээр анхаарал гол яах ёстой зүйл маань бол би зүгээр улсын их хурл бидний хувьд одоо өнөөгийн нөхцөл байдлыг бодитор тодорхойлох нойрны асуудал маш их байна. Хүндрэл би магадгүй ингээд нэг хагас жил за магадгүй 4-5 сар гэдэг ороход нэлээд өндрөх асуудал байх шиг. Тэгэхээр бид нар одоо юу сарын хугацаатаагаар гэдэг нь улсын их хурл дээрээс нэг шуурхай ажлын хэсэг байгуулад за ингээд төсөв санхүүгийн асуудалтай бодитор дүү шинжилгээ хийх одоо ажлын хэсэг бүрэлдэхүүн байгуулад ингээд орхол болж байх гэж байна. Бид нар энэ дотоод хөрөнгө оруулалтын өгөөж мөгөөж exit strategy интерес болоод ер нь гадныхын хөрөнгө оруулахад бас их төвхтэй байдал үүсэж байгаа учраас бид банкны тухай хуулиа ер нь 1-р улиралдаа хаврын чуулган эхлэнгүүтэл ер нь аваад орсон дээр юм билий. Тэгээ энэ дээр нэлийн асуудлуудаа ер нь нэг мөрийн банктай холбоотой, IPO-тай холбоотой, гаднаас хөрөнгө татах асуудал. Энтэй зэрэгцээр юу орж ирэх вэ гэхээр нөгөө энэ зээлийн хүү чинь бас давхар энд дурдсан байгаа учраас энэ шүүх хуулийн асуудлыг ер нь бид нар ярихаас өөрөхгүй бараг тусдан заалт болохгүй бол энэ ерөөсөө зардал нэмээд манай хөрөнгө оруулалтгүй гол түгжээ чинь бас энэ хавцаа их юмнууд байна. Тэгэхээр энэ дээр хэдүүлийн энэ шүүх хуульд эрх зүйн шинжилгээг хийхгүй бол ингээд банкн дээр энэ банк санхүүгийн байгууллага дээр бол энээс ууш маш их асуудлууд байна. За энэ бол ингээд зээлийн хүүтэй холбогдно, хөрөнгө оруулалттай холбогдно. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ хийгээд за ерөн зүгээр ингээд эрх зүйн шинжилгээг энэ амжих хэсгийг бүүмэд ер нь энд ингээд их хурлын дарга хэлж байгаа бол их зөв санаа. Энэ завсарлагын үеэр ер нь санхүүгийн салбарын ер нь авч үзье. Яхад тэгэхээр санхүүгийн салбар яалч их хурлын харьяа байгууллагууд ингээд Монгол банк санхүүгийн зохицуулалтын хороо байж идэг. Ер нь санхүүгийн салбарыг хөгжүүлэх стратеги гэдэг одоо улсын үндсэн чиглэл шиг юм байхгүй юм билээ манай. Бараг тийм бодлогын баримт бичгтээ болмоор байна. Тэгвэл өнөөдөр ингээд ярьж байгаа бүх асуудлуудаа тэндээ оруулаад энэ санхүүгийн зах зээлийн бүрэлдэхүүн үсгүүдээ яаж бид нар ер нь энэ дунд хугацаанд 5 жилдээ жишээлбэл хөгжүүлэх гэдэг бүх юмаа оруулаад энэтэй холбоотой хууль эрхийнхээ өөрчлөлтүүдийг энэ хаврын чуулганд хэдүүлээ аваад орох хэрэгтэй гэж ингэж хэлмээр байна.